Би 1987 онд Улсын цагдаа сэргэлийн ерөнхий газрын 0230 дугаар ангид сэргийлэгч байлдагчаар орж анхныхаа гарааг эхэлжсэн цагдаагийн байгууллагад. За тэрнээс хойш одоо цагдаагийн байгууллагад нийт 31 жил ажиллаад цэргийн тэтгэврт гарсан. Энэ ажиллаж явах хугацаанд 2006 оноос хойш цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц сургалтын хилцэд ахлах байцаагчаар томилогдож ажилласан байгаа. За энэ ахлах байцаагчаар томилогдож ажиллах хугацаанд би цагдаа дотоодын цэргийн албаагчдын ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх асуудал дээр голчиж ажилласан. Тэгээд мөн цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн бодлогыг барих асуудлыг бас нэлээд хийж явсан. Тухайн үед одоо түрүүн хэллээ анх яаж орсон бэ гэж асууж байна. Би одоо ингээд тэтгэврт гарсныхаа дараа өөрийнхөө хувийг үзэхэд манай цагдаагийн байгууллагын хүний нөөцөөс надыг судалсан судалгааг хараад би өөрөө гайхажсэн. Бүх аймаг, бүх сумдаас миний талаар судалгаа авсан байдаг ийм асуудалтай байсан. Одоо бол цагдаагийн байгууллагаас хүний нөөцийг судлах асуудал орон тооноос шалтгаалаад богинохон хугацаанд хийгдэж байгаа. Гэвч энэ бодлого бас алдагдаагүй явж байгаа. 3 үеийн түүхийг судлах. Тэгээд дээрээс нь ар гэрийн судалж үзэх. Ингээд цагдаагийн байгууллагад авч байгаа асуудал байна. Ер нь бол Думбара генерал хэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагад зөв хүмүүжлтэй, зөв соёлтой, зөвл хүнийг авах юм бол тэр цагдаагийн байгууллагын ажил цаашаа сайн явна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ нүднээс нь би юу гэж харж үзэж байна вэ гэхээр цагдаагийн байгууллагад ажилд орох байгаа хүнийг өнөөдрийн байдлаар за би 2006 онд анх ажилд ийм хүний нөөц сургалтын хилцээр ирээд ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх асуудлыг аваад үзэхэд манайх ахлагч бүрэлдэхүүн болон офицер бүрэлдэхүүнийтэй 1000 орчим хүн тот байсан. Тэгээ энийг нөхөн хангалт хийх асуудлыг ингээд үе шаттайгаар судалж үзээд ер нь бол 3 төрлөөр судалгаа хийх болцоотой. Тэгээд энийг урьдчилж заавал анги байгууллагуудтайгаа мэдэгдэх ёстой гэдэг асуудал байсан. Энд юу гэхээр нэгдүгээр үндсэн 10 дугаар анги төгссөн хүүхдүүдээс судалгаа авна. Энгийн ихтэйд сургууль төгссөн хүмүүсээс судалгаа авна. Цэргээр дамжуулаад цэрэг тал паасан хүмүүсээс ингээд авахд энэ хүмүүс маань доктор сурсалтай ажиллах гараага байна гэж үзсэн. Тэгээ энэ яагаад тэгж үзсэн бэ гэхээр өнөөдөр өөрөө цагдаагийн байгууллагад орё гэсэн хүсэлтэй хүн маань цагдаагийн байгууллагын одоо доктортой боловсруулагч болж байна. За ингээд л гарлаа. Энэ өөрийн цагдаагийн үндсэн сургуульд бэлтгэж манайх ингэж захиалгаар бэлтгэж оруулж ирсэн. За энэ захиалгаар бэлтгэж оруулж байгаагийн ач холбогдол юу гэхээр доктортой боловсруулагчтай байх асуудал байна. Энэ яг цагдааг сонгон шалгаруулж авах процесс маань одоо юу гэдгийг төрийн албаны зөвлөлөөс ирсэн оронтой дутуу байна гэж яагаад жилдээ 1 юм уу 2 удаа хийдэг. Энэ нэг жилдээ 1 юм уу 2 удаагаар тэр хүний нөөцийг шууд бүрдүүлнэ гэдэг асуудал байхгүй л дээ. Яагаад гэвэл өнөөдөр цагдаагийн байгууллагаас тэтгэврт гарч байгаа хүн хэд байна? Офицерын игнэм дэвшээ явчихж байгаа хүн хэд байна? Цагдаагийн байгууллагаас бизнес хийгээд гараа явчихж байгаа хүн гэдэг ингээд бодоход ойролцоо жишээ ярихад одоо 1000 орчим хүн гарлаа гэхэд тэр хүнийг 2 удаагийн сургалтаар 400 өнөр бэлтгэн дотоод хэргийн их сургалт бэлтгэж байгаа 200 300 хүн байлаа гэхэд тэд маань өнөөдөр ороод тэнд ажиллаж байгаа асуудал нь цагдаатай 100% ажиллах хүн хэд байна уу гэх жишээ нэг ингээд үзэхлээр хүний нөөцөө маш зөв төлөвлөх асуудал байна. Жилдээ бид нөр 2 удаа 3 удаа 4 удаа авах хэрэгтэй юм уу? Тэ? Заавал 2 удаа биш. Бид нөр хэд удаа 6 удаа авах хэрэгтэй юм. Тэгжээж хүний нөөцийн нөхөн хангалтыг хэрхэн хийх үү гэдэг асуудал байна. Зөвхөн энэ хүний нөөцийн төлөвлөлттэй л маш сайн хийх хэрэгтэй асуудал гэж би ойлгож байгаа. 2009 онд хөдөлгөөн тэргуулийн газрыг байгуулсан. Манай би өөрөө яг сургалтын тасгийн ахлах сургалтын тасгийн дарга дараatan сургалтын хилцээний дарга гэдэг ингээ албан тушаалууд дээр явсан. Энэ яг явцад манайх 5 хүнтэй байсан. Одоо жишээ нь Бадам хаан, Бат оргил, Оюун тунгалаг, Онон гэдэг. Бид нөр бол нэг хүн шиг ингэж ажиллаж байсан. Энд
хөдөлгөөн тэргуулийн газрыг 400 үнээр байгуулах, богино хугацаанд байгуулах юм өөр авсан. Тэгээд энэ дээр нөгөө хүний нөөцийн чиглэлийн судалгаа бас сайн байж ясны үндсэн дээр бид нөрийн албыг бас богино хугацаанд байгуулсан. Тэн дээр 3-4 газар ингээд сургалт явуулсан. Би энүүгээр бол бас бахархдаг. Тэгээд дарга наран тавигдаад энэ хөдөлгөөн тэргуулийн газар маань өнөөдөр тухайн үед 1-2 минутанд дуудлаганд очдог, маш шуурхай очдог болсон. Иргэдийн итгэлийг хүлээж авсан ийм албаны ахлагч одоо офицер бүрэлдэхүүнийг бэлтгэхэд би бас оролцож явсан бас бахархаж явдаг. Тэгээ манай сургалтын тасаг маань бол цагдаагийн байгууллагын бүхэл сургалтын дээр орж явдаг, зохион байгуулдаг байсан. Ийм л одоо тасаг байсан. Тэгээ би энэ хамт ажиллаж байсан хүмүүсээр бахархдаг. Яг зөвхөн богино хугацаанд энэ бүгдийг хийхэд дэмжлэг тусалцаа явж байсан. 2007 онд нийслэлийн эрүү хэвжрийн нөхцөл байдлыг хүндэрсэн тийм цаг хугацаа байсан. Тэр үед ажиллаж исэн манай одоо цагдаагийн удирдлага амар болд генерал, ган болд генерал нар төр засгийн удирдлагуудад одоо энэ хүндэрсэн нөхцөл байдлыг бол танилцуулаад 2017 оны 1 сарын 18-ны өдөр одоо нийслэлийн хөдөлгөөн тэргуулийн газар одоо байгуулагдсан. За байгууллагатаа одоо бүтэц зохион байгуулалт нь бол одоо 4 хилтэс 16 тасагтай зохион байгуулагдсан. Тэгээ гол зорилго нь юу юм гэхээр зэрэг одоо иргэдийн дуудлага мэдээлэлд хурдан шуурхай очих, гэмт хэргийг даслан зогсоох. Тэгээ хаана одоо эмзэг цэг байна, одоо хулгай дээрэм, булаалт гардаг газар цэгүүдийн судалгаа гаргаад 24 цагаар одоо цагдаагийн хяналтанд авч эргүүлэг зохион байгуулсан. За ингэснээрээ яасан гэхээр зэрэг тэнд тухайн үед гарч ирсэн одоо эзэнгүй гэмт хэрэгүүд, оргон зайлсан этгээдүүд, хулгай дээрэм, булаалтын гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж иргэдийн талархлыг одоо хүлээж ирсэн. За энэ одоо юу харуулж байна гэхээр зэрэг иргэн цагдаа хоёрын хоорондын холбоо нэгтралыг одоо харуулж одоо бие биенийг ойлголцож одоо амжилтанд хүрэх үнд суурь болж ирсэн. Ер нь иргэн цагдаа гэдэг чинь хоёр яриад байгаа боловч иргэн гэдэг чинь ерөөсөө бидний эцэг их үр хүүхдүүд ах トゥ өнөр шүү дээ. Ингээд одоо бид нар ярихаар иргэн ба цагдаа гэдэг. Энд чинь ерөөсөө нэг л үгтэй учир утгатай юм байхгүй. Бид нар хэнийг хамгаалж гэн хэнийг одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж гэн гэхээр зэрэг одоо энэ төрөл төрөстэй аав ээжигээ ах トゥ өнөрийг л энэ аюулаас хамгаалж байгаа юм шүү дээ. Тэгээ тэр үед одоо нийслэлийг аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөл болцоогоор хангахын тулд тэр үеийн одоо засгийн газар, төр засгийн удирдлагууд их анхаарал тавьж ирсэн. За энэ дундаа бол одоо цагдаагийн ерхий газрын тэргүүнд дараагаар ажиллаж ирсэн амар болд генералгаа бол хэлэх зайлшгүй шаардлагатай. Амар болд генерал, ган болд генерал хоёр маань бол одоо энэ гадаадын дуршлаг аваад тэгээ ирээд энэ нийслэл Улаанбаатарыг 4 бүс болгож хуваагаад тэгээ эргүүлгийг машин тэргүүлэг зохион байгуулсан. За энэ үед иргэдээс бид нар их санал хүсэлт авч ийлээ. Тухайн дүүргүүдийн хороодоор орж иргэдийн хуралд их суудаг байлаа. Аж ахуй нэгжүүдтэй их хамтарч ажилладаг байсан. Тэгээ энэ санал хүсэлт авахд бол ерөөсөө ихэнх тохиолдолд бол ерөөсөө баярлсан, талархсан. Ямар хурдан шуурхай одоо энэ гэмт хэргийн дуудлаган дээрв. Энэ одоо гэмт хэрэгтэн оргон зайлаагүй байхад төргөн шуурхай барьж авлаа гэсэн юм талархлын хуудсууд баярлсан, талархсан, гялалаа гэсэн сэтгэл их ирдэг байсан. Энэ хөдөлгөөн тэргуулийн ажил маань ард нийтээс бол асар одоо өндөр үнэлгээ авсан шүү дээ. Маш сайн. Тэгээ ягаад гэвэл хэргийн газрын дуудлаган дээр хамгийн түрүүнд хөдөлгөөн тэргүүл маш богино хугацаанд очиж ирсэн. Тий. 1-2 минутанд хүртэл очиж ирсэн. За энэний дагууч манай хамт олон уран зориг орж сайн ажиллаж ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагууд анх удаа одоо иргэдийн талархлыг хүлээсэн байгууллагаар манай нийслэлийн хөдөлгөөн тэргуулийн газар шалгарч ирсэн. Одоо бодоход бол тэр 24 цагаар гадаа энэ өвлийн дэвсгэм хүүтэнтэй 30-40 градусын хүүтэнтэр машинд 24 цагаар одоо цагдаа үүрэг гүйцэтгэх гэдэг бол үнэхээр чанга байсан. Одоо чанга гэдэг яг иргэдийн одоо өмнөөс бид нар тан руу өргөсөн тийм иргэдийн одоо төргөн шорхоо үйлчлэх ийм үүрэгтэй болсоо тэр үүргээ онцлсан биелсэн. Би одоо тэр хамт олноор их бахархдаг. Миний бахархснаар ч тэр олон иргэд одоо тэр цагдаагийн ажилтнаар бахархаж ирсэн.
Тэгээд цагдаагийн нэр хүнд бол тэр үед бол их өсөж ирсэн. Та бүхнийхээ амрыг ирье. Ингээд цагдаа дотоодын цэргийн ахмадын байгууллага, ахмадын хороо байгуулагдсны түүх 60 жилийн босгон дээр одооныхаа албан хаагчтай уулзаж санал бодлоо солилцох ийм завшаан тохиолсонд туйлын их талархаж байна. Тэгэд би бол одоо цагдаагийн байгууллагт 80-аад оны ихэр орсон төлөөлөл, өөрөөр хэлбэл одоо цагдаагийн байгууллагын 30-40 жилийн одоо түүхэд оролцож явсан, одоо тэрийг мэдэрч явсан ийм ахмад ажилтан. Тэгэхээр манай би бол өнөөдөр ингээд тээврийн цагдаагийнхаа албыг төлөөлөө та бүхэнтэй уулзж байна. Түрүү хэллээ одоо 80-аад оны ихэр орсон гэдэг. Тэр үед одоо энэ албанд ороход нөхцөл байдал одоо өнөөдрийнхээс энэ хөдөлгөөн бол харьцангуй бага. Гэсэн мөртөө тухайн үеийнхээ одоо онцлогтой ийм үе байлаа. За тэгээд энэ үеэс одоо юу өөрчлөгдсөнгүй гэхээр хариуцлага гэдэг юм л одоо хэвээрээ үлдэж штэ. Тэгэхээр тэр үеч хариуцлага хэрэгжижсэн, одоо ч хариуцлага хэрэгдэнэ. Тийм ээ. Тэгэхээр энэ тэр үе цагдаагийн алба бол дотроо замын цагдаагийн алба гэдэг маань энэ замын хөдөлгөөнтэй холбоотой чухал үүргийг үүсдэг албаны хувьд өөрийн гэсэн одоо онцлогтой байсан. За одоо ингээд хүн, автомашин тийм ээ, зам гэсэн ийм гурван системийн дотроо энэ ажлаа өстө бүрэн хариуцдаг байлаа шүү дээ. Өнөөдөр бол цаг үе өөрчлөгдсөн учраас зарим одоо үүргийг нь бол өөр байгууллагад шилжсэн байна. Тэгэхээр тэр үед бол одоо зам дээр гарч хяналтаа тавьдаг байлаа. За хүнтэйгээ ажилдаг байлаа тийм ээ. За техниктэйгээ ажилдаг байлаа. Техникийн үзлэг, шалгалт гэдэг юмыг хийдэг. Техникийн бүртгэл гэдэг юм замын цагдаа дээр. Тэгэхээр энэ бүхэн энэ хүн автомашин зам гэсэн энэ системийн ажлыг яхахгүй одоо тэрийн өмнө хариуцж ажиллаж ингэж ирсэн. За тэгэхээр за гол одоо агуулга нь юу шүү дээ тий? Автослоос урьдчилан сэргийлэх. Тэгэхээр бид нэр одоо хэргийн газар очиж одоо хойшлуулшгүй арга хэмжээг зохион байгуулахаас гадна осол гарахаас өмнө одоо чин сэтгэлээс ажилдаг юм байсан. Одоо би нэг жишээ дурдъя л. Одоо зүгээр одоо бол манай зохицуулагч нар зам дээрээ гараад зохицуулалтаа хийж штэ. Зам дээрээ хяналт тавьж байна. Тэр үед бол энэ төвлөрсөн автоажихуйнууд олон байлаа. Тийм учраас тэр автоажихуй дээр ийг хариуцсан байсан гэж би жишээ нь одоо зөвлөлтийн барилгын 2-3 дугаар тэрээсийн гадаадын байгууллагатай холбоотой автоажихуй гэдэг ингээ хариуцдаг байсан. Тэгэхээр тэр автоажихуй байсагч юу хийдгийг бэ гэхээр тэр автоажихуй дээрээ хөдөлгөөний аюулгүй хангуулах ажил хийдэг. Тэгээд тэр хүний ажлыг юугаар дүгнэ гэхээр та энэ автоажихуй дээр хөдөлгөөний аюулгүй хангах чиглэлээр энэ 7 хоногт энэ сард энэ жил ямар дэг журам тогтов гэж урдаас ийм нэхнэ. За бүр автослог тэр байгууллагаас гарчих юм бол тэр байсагчтай л ярина. Ганц байсагчтай яриа зогсохгүй цаашаа одоо энэ баазын даргатай ярина. Тэгэхээр энэ хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө ганцхан одоо цагдаа биш энэ бааз байгууллага тэр хамт олон бүгдээрээ ингэж энэ ажил руу ингэ татан оролцуулаад тэр одоо удаадраа зуршил гаргаад байгаа жолоочийг тэр байгууллагын хурдаар авч шилждэг. Ярьж хэлж өгдөг, арга хэмжээ авдаг ийм байлаа шүү дээ. Өнөөдөр бол одоо хэн нэгэн одоо автоажихуй байгууллага дээр очиод юу танай жолооч ингээд энэ тэгээд энэ гэдэг юм одоо бол байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр үед бол тэгж одоо хүнтэйгээ тулж ажилдаг ийм цаг үе байсан. За тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал руу орохоор ямар байна вэ гэхээр одоо нуух юм байхгүй тийм ээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой энэ осол зөрчил за цаг усаар хүний амнаас хохирч гэмтдэг энэ явдал маань одоо буурахгүй шүү дээ. Тэгэхээр буурахгүй байгаа учраас энд одоо онцгой анхаарч энэ цагдаагийн хийх олон ажлуудын дотроос энэ хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал бол өнөөдөр тулгымцсан асуудал болоод байна. Тулгымцсан асуудал болоод байна. За тэгэхээр энэ осол гэдэг маань өөрөө бас ингээд гарч байгаа хохирлын хувьд аваад үзэхээр ихэнх хохирогч нь хүүхэд залуучууд.
хүүхэд залуучууд. Өөрөөр хэлбэл манай нийгмийн одоо өрөмцөгийг болсон энэ хүүхэд залуучууд маань энэ автобусд өртөөд амнасаараа хохироод эрүүл мэндээрээ хохироод байна шүү дээ. Тэгээ одоо бодоод үзэлтэй нэг 18-тай сайхан одоо манай ирээдүйн улсны залуу хүн цаг усаар энэ автобусны гэдэг юмны улмаас болоод амиа алдчихлаа. Тэгвэл цаана бас амиа алддаг өөр тохиолдол байна шүү дээ. Хүн нас барах 100 настай хүн одоо байгалийнхаа жамаар ингээд халиллаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд нэгэд аваад үзэхэд бас ялгаа байгаа биз. Тэгэхээр энэ манай нийгмийн одоо авч явах тэр хүчийг тэр хүүхэд залуучуудыг аваа явуулдаг ийм актер тахалуулчихад байгаа. За энэ ганцхан манайч биш дэлхийн нийтээр ийм байгаа. Тэгэхээр энэ асуудал дэлхийн нийт анхаарад энэ хөдөлгөөний аюулгүйдийг хангуулах чинь анхаарал хандуулахгүй бол болохгүй байна гэдэг бүр одоо 2011 оноос эхлээд Нэгдсэн үндэсний байгууллагаас энэ асуудал анхаарч эхэлсэн. Тэгээ эхлээд бүр 2011-ээс 2020 он бүхэл бүтэн хөдөлгөөний аюулгүйдийн 10 жилгээ зарласан. За ингээд энэ 10 жилийн хугацаанд яах ёстой гэхээр энэ ослог гэмтлэр нас орж байгаа гэмтэж байгаа хүмүүсийн тоог 2 дахин бууруулъя гэт. За энэ зорилтынхаа төлөө ажиллаж агаад бас л хангалтгүй байна гэд 2021-ээс 2030 он хүртэл ахаад хөдөлгөөний аюулгүйдийн 10 жилгээ зарлчихсан. Яагаад тэгж байгаа гэхээр энэ асуудал маань бол өвчнөр бол одоо ужигэрчсэн байна шүү дээ. Дэлхийн нийтэд одоо ингээд хүний үхэл төрөгдөг нэг 10-аад шалтгаан эхний топ шалтгаан байл гэхэд тэрний айргийн тавд нь автобус явж байгаа байхгүй юу. За энэ дээр арга хэмжээ авахгүй бол бүр их өсөх нэ. За би шинэ тоо дурдъя л да. Жилд одоо автобуслаар манай гариг дээр сая 300 мянган хүн амнасаа алдаж байна. 50 сая хүн гэмтэж бэртэж ирэмдэг зэрэгдэг болж байна. Тэгээ энийг ингээд бусад өвчин зовлонтой харьцуулахаар маш өндөр тоо. Эхний топ 5 дотор явж байгаа байхгүй юу? Одоо тэр элэгний хор тавдарч гэдэг юм уу тийм ээ? Одоо бусад энэ одоо хүнийг үхэл төрөгдөг актер өвчнүүд ба шүү дээ. Энэ өвчнүүдээс чи илүү хурдстай өсөд байдаг. Тэгэхээр энэ автомашинжилтийн бас сөрөг тал нь одоо энэ шүү дээ. Тэгэхээр энийг бууруулахын тулд шөрийн өвчнөд тэмцэх одоо 5 жил гээл Нэгдсэн үндэсний байгууллагаас зарлаа. Гэтэл бүр 10 жилээр нь зарлж шүү дээ. Тэгэхээр яагаад тэгж урт хугацаанд зарлж байгаа гэхээр энэ асуудал өнөөдөр дэлхийн бараг 1 номерын асуудал болсон. Манайч ялгаагүй шүү дээ. Ардчилсан хүнлэг нийгэм байгуулж байгаа нь үний юм бол хүний амнаас эрүүл мэндээс үнэтэй юм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэний төлөө ажиллаж байгаа энэ үйл ажиллагаа бол одоо тулгымцсан асуудлыг өнөөдөр энэ алуу шийдэж байгаа. Тэгэхдээ ганцхан замын цагдаа энийг хийдэг ажил биш. Энийг бусад цагдаагийнхаа албатайгаа хамтарч хийн. Тэр байтугай одоо төртэйгээ хамтарч хийн. За дурсамж яриа гэдэг бол нэг талдаа өнгөрсөн түүхийг амьд түүх юм. Нөгөө талаар Ахмад үеийнхаа амьдралын баялаг туршлагаас сургамжийг хүлээж авах бас нэг юм сайхан боломж байдаг. Бид ч гэсэн одоо залуудаа Ахмад үеийнхаа дурсамжийг сонсож өнгөрсөн үеийнхаа түүхийг мэдэж ажил амьдралын туршлагаас суралцаж үлгэр дуурайл болгож явж байсан. Ер нь цагдаагийн амьдралын туршид тохиолдсон үйл явдал түүх бол янз янз л да. Сайхан үйл явдлын ард бол сайн дурсамж үзэж байдаг. За сар явдлын ард бол нэг тааралхан дурсамж үзээд байдаг. Энэ аль аль нь л одоо миний амьдралд тохиолдож байсан. Сараас нь сургамж аваад сайн батжуулаад ингэж л явсан. 1990 он өөрөөр хэлбэл нийгэм ардчилсан нийгэмд шилжиж зах зээлийн харилцаанд шилжсэн энэ цаг үе юу 1990 он бол их дурсамж дүүрэн сайн уу янз янз дурсамжуудтай ийм он жилүүд байлаа. 1990 он бол цагдаагийн байгууллагын хүч чадлыг сорьсон асар их нэр хүндэд хүргэсэн ийм цагдаагийн хэдийгээр одоо улс орны
амьдрал эдийн засгийн хувьд уруудад ороод байсан ч гэсэн цагдаагийн ажлын хувьд бол өөдөд дээшилж явсан ийм сайхан цаг үе, сайхан дурсамжуудтай он жил байлаа. Энэ юунаас ихтэй байгаас сайн удирдлагын юм аш тус байлаа. 1989 онд нийгмийн аялал хамгаалахын татан богдож улсын цагтан сэргийлэх ерөнхий газар бие даасан засгийн газрын бие даасан агентлаг болсон. Үүнтэй холбоотойгоор нийгмийн аялал хамгаалах яамны одоо тэр өмч хөрөнгийг хуваах, өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагыг материалын баазын хувьд одоо хэр байх вэ? Боловсон хүчний хувьд хэр чадварлаг байхгүй гэдгийг одоо шийдвэрлэх тийм цаг үе байсан. Ингээд цагдаагийн ерөнхий газрын төв аппаратын ажилтнууд хуралдаад ерөнхий сайдд загтлагдсан. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаар одоо зөвлөлт холбоот актив суралцж байсан амар болд цагдаагийн ерөнхий газрын дэд дарга байсан даваан юм. Говьолтой аймгийн ардын татварын хурлын гүйцэтгэх хааны дарга байсан хуучин цагдаагийн ажилтан пүрүү нар хэнийг томилж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. Үүний дагуу пүрүү генералыг томилсон нь бол цагдаагийн байгууллагын цаашийн ажил өөдрөг сайхан болох ер нь эхэлсэн болсон юм аа. Би эрүүгийн албанд ажиллаж байсан. Эрүүгийн албанд оногддог 2 үүрэг байсан. Нэгдүгээр одоо чагсаал цуглаан үйлдвэрчдийн дунд одоо өвмэн самун эмх самбраагүй урайлсан ийм үйлдвэрүүдийг татсан зогсоох. Ийм хүмүүсийг тэр жагсагчдаас тусгаарлах. Хоёр дахь гол үүрэг нь бол жагсаал зохион байгуулагчид хаана байгааг одоо юу хийж байгаа тэр улс төрийн талаар биш. Тэр жагсаал цуглаан эмх самбраагүй байдал шилжүүл жагсаал зохион байгуулагч удирдагчдыг хурдан шуурхай авчир тэр хортмол байдлыг одоо намжих зорилгоор одоо хаана байгааг нь одоо мэдчихэдэг. Ийм байсан. Ер нь бол үе ингээд төрийн ордон руу дайрдаг эмх самбраагүй байдал бас бий болох нөхцлүүд бол бүрдэж байсан. Энэ үед бол тэгээд за жагсаал зохион байгуулагч тэнд байна, зориг тэнд байна гэхээр очиод зориг тэрдэг, зориг ирээд за жагсагчдаа төрийн ордон руу дайрахгүй хоошоо бай. Ингээд сууцгаа. Одоо та нар бол хуучны кино баримтуудаас үзсэн байх. Ийм аягаар жагсаал цуглааныг дэг журамтай эмх самбраагүй байдал шилжүүлэхгүй байхад цагдаагийн байгууллага их чадварлагтай ажилласан гэж би хувьдаа боддог. За ямар ч нөхцөлд бол зэвсэг хэрэглэж болохгүй. Тэгэхээр бүрэн генералын тушаал гарч ирсэн л да. Тэр үед бол эрүүгийн төлөөлөгчнүүд тэр бууз хэсэг нь хувьд нь байдаг байсан. Зэвэнд бүгдийг хураалгаад дарга нар дээр нь цуглуулад өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар одоо бууз хэсэг ашиглахгүй байх одоо хурцсан хамгаалтыг хийж байлаа. 90-ад оны цагдаагийн байгууллага бол манай ардчилсан хувьсгалыг ардсан хөдөлгөөнийг батжуул бэхжүүлэхэд хамгаалахад их гавьяа байгуулсан шүү. Баатарлаг гавьяа байгуулсан гэж ингэж дурсаж ярьдаг. Үүнд нь би тэр үед ажиллаж ирсэн одоо ажилтнуудын нэгийнх нь хувьд бол баярлж явдаг. Анх одоо би ажилд ороод програм машин хүлээж авчихсан одоо зөвлөл бодсон төвөөрөлдөгдсөн. Тэр үеийн машинууд ч одоо одооны машин техникийн бодох бол үйлчилгээ арчилгааг шаарддаг засвар техник их ордог байж тээ. Гэтэ бид нар чинь энэ програм дотроо бүхэл бүтэн амьдрал уцалж явдаг. Иргэн газар дэс нэг дор хаяж 2-3 цаг үргэлжлэх. Тэгээд залгуулаад цаашаа дуудлага үргэлжлүүлээ явах энэ тохиолдолд. Тэгээд хоол унд цай тэр ч одоо тэр жолоочл зохицуулдаг байсан шүү дээ.
Тэгээд бид ч одоо бас эрүүгийн тэргийг эрен суулгах хэсэгт хилцэж явж байгаа чинь. Тэгэл хөдөө одоо явна. Хэн дулаахаа уцтай явж гин, хэн санд бинт хөнгөн ойтой уцтай явах нь уу? Жолооч зөвхөн жолоочоо хийхгүй хажууд хүмүүсээ харж хандна, хадамжлна. Хэргийн газар очих юм бол тусынхаа ажлыг хийж явах хооронд одоо босод энгийн ард хүмүүстэй энгийн сайхан яриа хөөрөө өрнүүлж хамгийн гол нь бид нар чинь гэмт хэрэгтнийг илрүүлэх ингээ ард биднээс хамтын ажиллагаа байх хэрэгтэй гэдгийг сайн ярьж таниусны үндсэн дээрээс хэргийг бол одоо богино хугацаанд илрүүлэх ажиллагаан дээр бол саягүй тусдын болдог байхгүй юу. Одоо бид чинь тэгээд хэргийн газар очлоо гэхэд энэ машин дотор бол амьдрал босч сайн муу ерөөсөө бүх юм заримдаа одоо хэргийн газар очин тохиолдолд машин дотор одоо хоол мод хийж цай байж ханж одоо би эндээ ч одоо бүрэлдэхүүндээ тусалж явах тийм асуудал зүйлс гардаг байсан. Одоо энэ манай тэ буурал шөхөө гэж чингэлтийн жижигхэн жолооч байсан. Тэр бол маш сайн өөрийг гүйцэтгэдэг байсан гэж байгаа. Одоо ингээд олон жил ажилласан байна. Тэгээд ер нь ингээд анх цагдаагийн академийн 4-р курсээс уртын юу гэдэг уртын дадлага гэдэг бүтэн жил одоо дадлага хийж исэн. Тэнд чинь дандаа л сонсогч хүүхдүүд байгаа. Тэд чинь жоохон хүүхдүүд. Одоо ингээд тэд чинь одоо ингээд зарим нь дэтгэвртэй гарцсан байна. Зарим нь янз бүрийн албан тушаал том дарганаар болцсон байна. Одоо авилгатай тамцах газрын даштууга хоорондоо чинь одоо бид нэр бас манай эрүүгийн төлөөлөгч байсан. Бид нар хамт явдаг байсан. Одоо Төрөн Монтох гэж одоо эрүүгийн цагдаагийн газрын домог болсон хоорондоо байлаа. Нийтдээ одоо миний машин одоо эрүүгийн төлөөлөгч хэсгийн байрчаагчаас авахуулаад нийтдээ ингээд олон дарга нартай явж ирсэн. Тэгээд одоо миний кабинаас бол ямар ч гэсэн 20 гаруй хурандаа бол төрсэн байдээ шүү дээ. Тэр бас их сайхан бахархах штэ. Хүн заавал хурандаа болох албагүй, офицер болох албагүй. Хамгийн гол нь мэрэгжилтэй үнэнч ер нь хүн тусалж хийсэн ард түмэндээ муу үйл хийсэн хүмүүнээ олоод өгч хийсэн гэсэн зорилгоор явж байгаа учраас тэр ажилдаа л сэтгэл харамжтай багтал. Тэгэл одоо бол тэгэл бүх юм сайхан санагдчихж байгаа юм чинь. Явж тэрний илүү төв юм ударч шунж байгаагүй нэг хүнтэй зөв харьцаж ирсний буян болоо гэж боддог шүү дээ. Жишээ одоо энэ Конс, Торнс энэ араа энэ төр бол одоо энэ өрн дорны тэрэг хөгжиж байгаа үед ч одоо энэ бүр одоо л энэ яаж барьжсэн болоо гэж бодогдчих шүү юм. Германы шинжилгээний албан 1944 онд Төрийн дотоод явдлын яамны сайдын тушаалаар шинжилэн магадлах техникийн тасаг нэртэй анх байгуулагдсан 2005 он хүртэл цагдаагийн байгууллагын төрөл мэргэжлийн алба болон үүсэж өгсөн түүхтэй. Энэхүү Германы шинжилгээний алба нь 2005 он хүртэл үндсэн 2 хэсгээс бүрддэг байлаа. Гарын мөр, галт шивсэг, мөр судлал, бичиг техник, бичиг судлал, зам гэрэл зүрхний лаборатори гэсэн уламжлалт криминалистикийн лабораториуд бүхий криминалистикийн хэлтэс үүн дээр биолог, физик, хим шинжилгээний тусгай шинжилгээний сектороос бүрдэн үйл ажиллагаа 2005 он хүртэл явуулж ирсэн түүхтэй. За 2005 оны байдлаар улсын хэмжээнд 62 шинжиж мэргэжилтэн ажилладаг байлаа. Криминалистик шинжилгээний алба нь цагдаагийн байгууллагын бүтэц бүрддэхүүнд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шинжилгээ ухааны технологийн дэмжлэг үзүүлэх энэ хүрээнд хэргийн газарт шинжээч мэргэжилтээр ажиллаж
гэмт хэргийн улмал эдмэрийн баримтыг илрүүлж бэхжүүлэх, тэдгээрт лабораторид шинжилгээ, үзлэг шинжилгээ хийж дүгнэлт магадлал гарган нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр үндсэн чиг үүрэгтэй ажиллаж ирсэн. Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллагын ажилтны хувьд цагдаагийн байгууллагын ажилтны нийтлэг хууль хөлөөс нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж баяр наадмын хамгаалтанд ажиллах, эргүүл жижүүрт үүрэг гүйцэтгэх. За нэг ялангуяа 1990-ад оны нийгмийн эдийн засаг, улс төр нийгмийн эдийн засгийн шилжилтийн хүнд энэ цаг үед хэрэг үртгэх, жинхэнэ жижүүрийн үүрэг гүйцэтгэх. За ихэвчлэн орон нутагт болвол эрүүгийн хэрэг бүртгэлийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан. Мэдээж тэр үед хүний нөөцийн хомсдол бий болсон, техник хэрэгслийн хангамж тоо зогссон ийм хүнд үйл байсан боловч тухайн үед яг одоо шинжээчээр ажиллаж ирсэн бидний хамгийн хүнд хичээлт асуудал бол өдөр тутам шинжээчдийн хэрэгэлдэг гэмт хэргийн газар шинжилгээний газар улмаар илрүүлэхэд мөн лабораторид шинжилгээ судалгаа хийхэд дүгнэлт магадлал гаргах шаардлагатай тэр химийн урвалж бодис, гарын мөр илрүүлэх тэр нутгууд, за техник хэрэгсэл, тэр дундаа гэрэл зургийн аппарат, тэр үед дижитал технологи байгаагүй л гараагүй байсан. Гэрэл зургийн аппарат, камер, за тэгээд гэрэл зургийн хальс, шинжилгээнд ашиглах бусад хальсууд, зургийн хор гэдэг. Энэ бүхэн бүгд хангалт зогссон. Тийм учраас бид энэ бүгдийг өөрсдийн дотоод нөөц болцоогоор бүрдүүлэхийг хичээж шинжээчдүүд маань хуучин аппарат хэрэгслээ өөрсдөө задлаа, тооронд нухсаж сэлбээ. Тэр байтугай үзмэр тавьсан байсан 60-70 оны аппаратуудыг хүртэл хэрэгжилжсэн ийм хүн цаг үед. За шинжээчд нар маань өөрсдөө одоо гарын мөрийн нутаг жишээлбэл модны нүүрс, за эрзэн дугуй шатаасан тэрний хөөд ортог, за бусад одоо мөр илрүүлж болох тэр бүгдийг ашиглаж хуучныгаа сэлбэх эсвэл шинээр хийж дурших зэргээр бид нар гарын мөрийг илүүлэх онцгойлыг зохиож байлаа. За бүр олдохгүй урвалж бодис техник хэрэгслийг ганцхан 8-д зах өөрсдөө амралтаараа хашаа уушаа гадагшаа дотгошоо явахдаа хайж олоод олох зэргээр албыг залгадуулгүй хийх ёстойгоо хийж хөөдөө хүлээсэнгүйгээ биелүүлж явсан нэг иргэн дурсахад таатай байна. Миний хувьд иргэн дурсахад энэ хүнд хэцүү цаг үедэд бидний өөрсдийн итв санаачлагаар бий болгосон энэ шинжилгээний арга түнчлэн энэ бий болгосон номтог урвалж бодис энэ бүгд маань өнөөгийн биднэрт өөрийн гэсэн өөрөмж технологи бий болгосон тийм давуу талтай гэж боддог. Та бүгдийн өдрийн амрыг ирье. За би цагдаагийн байгууллагын ахмадын байгууллагаас зохион байгуулж байгаа энэ дурсамжийг сайхан нэвтрүүлэхэд цагдаагийн ерхий газрын санхүү ардлын газрын үе үеийн ахмадуудыг төлөөлөн оролцож байна. За би өөрийн ажиллах хугацаанд энэ албыг удирдах ажиллах хугацаанд ерхий газрынхаа дарга удирдлага албадынхаа мэргэжилтэн ажилтны хүчээр мөн бусад албадынхаа оролцоотойгоор бас нэлээд ажлуудыг хийж гүйцэтгсэн байт юм аа. За хамгийн ихний асуудал мэдээж цагдаагийн албан хаагчдын цалингийн асуудал байсан.
цалинг багтаа учраас цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар зохицтны байгууллагуудад хандж ингэж ажилласнаар цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдын цалингийн шатлыг 1% өсгөж чадсан юм. За дараагийн асуудал бол хувцсны асуудал. Мэдээж цагдаагийн байгууллагын хувцсны асуудал бол тухайн үед хүндрэлтэй байсан. Тэгээд нэгдүгээр асуудал бол нь цагдаагийн албан хаагчдыг хэрэгжилж байгаа хувцсныхаа нэр төрлийг олшруулах асуудал их чухал. Бусад орны одоо жишгүүдийг ч судалж үзсэн. Тэгээ өөрсдийгөө Монгол орны нөхцөл байдалд тохируулаад цагдаагийн байгууллага албан хаагчд маань ямар хувцс хэрэглэлтэй байх нь зохистой вэ гэдэг талаар мэргэжилтэнгүүтээ ярилцаад бусад одоо энэ хувцс загварын асуудалтай зөвлөлдөж нэр төрлийн нөлөө олшруулж шаардлага хэмжээнд хүргэсэн. За одоо манай цагдаагийн албан хаагчдын хүмүүс хэрэгжилж байгаа хувцс бол нэр төрлийн хувьд бол үнэн шаардлагыг бол маш сайн хангасан гэж ойлгодог. За мэдээж техник технологийн хувьд нь шинжлэх асуудал бол бий. Одоо ингээд технологи хөгжиж байгаа нөхцөл өдөр өдрөөр л юм шинжлэгдэж байгаа. Тийм учраас суур байгаа энэ загвар дээрээ технологийн шинжилт хийгээд ингээд цаашдаа ажиллахад бол цагдаагийн албан хаагчдын хувцс хэрэглүүл нэр төрлийн хувьд хангалттай гэж ингэж үздэг. За дараагийн асуудал цагдаагийн байгууллагт нэг гол үр гүйцэтгэх асуудал бол ажил бол энэ шуурхай ажил. За энийг дагсан шуурхай ажил бол автомашинаар л явна. Тэгэхээр урд өмнө одоо тээврийн яамны норм нормативуд манай цагдаагийн байгууллагт нийцдэг. Яагаад гэвэл энгийн байгууллагт ажиллаж байгаа машин, цагдаагийн байгууллагт ажиллаж байгаа машин хоёроор илэгдэл хорогдол бол асар зөрүүтэй. Тийм учраас нормтой хүрдэггүй, эвдэрлэхтэй ийм байсан. Энийг бид бас судалж үзээд ер нь цагдаагийн байгууллагт ажиллаж байгаа автомашины норм норматив бол богиносох шаардлагатай. Бусад эд ангиудын илэгдэл хорогдол ихтэй эд ангиудыг ч гэсэн нормыг багасгах шаардлагатай мэн гэж үзээд ажлын хэсэг гаргаад цагдаагийн баазын инженер техникийн албан хаагчдыг мөн бусад мэргэжлийн албатай хамтраад ажлын зураг авалт хийгээд ажлын хэсэг гаргаж ингэж боловсруулад тээврийн яамд энэ цагдаагийн байгууллагын шуурхай ажлын автомашины нормыг багасгах чадсан. Энэгээр шийдвэр гаргуулад ингэснээр бол цагдаагийн байгууллагын шуурхай ажлын автомашины бэлэн байдал сайн хангаж байгаа. Жишээл одоо түргэн илэгдэг зай хураагуур, за дугуй, тоонбсны эданг гэх мэтлэнгээр эдний бүгдийн эдангуудын нормативыг багасгаж машиных нь өөрийнх нь норм багаснаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа автомашинууд богино хугацаанд маш эрчимтэй ашиглагдаад норм хугацаанд дуусдаг. Ингэснээр техникийн бэлэн байдал нь бол өндөрсөж чадсан. Ийм ажил болсон. За дараагийн нэг асуудал сургалтын асуудал. Цагдаагийн байгууллагад дотоодын зэрэгт аль алинд нь хээрийн сургалтын төв байгаагүй. Тэгээ энэ төвтэй болгоо энэ зөвтэй мэлдэг үүднээс цагдаагийн газрын дарагт асуудлаа тавиад тэр үед цагдаагийн ерөнхий газрын харьяанд цагдаа агт юм байсан. Ингээд Батаян хурандаа нэг газар сонгоод би нэг газар сонгоод ингээд сонгосон газруудаа ерөнхий газрын зөвлөлийн гишүүдэд танилцуулж газар дээр нь үзүүлсэн. Ингээд миний сонгосон нарстай амд сургалтын төв байгуулахар болсон. За Батаян хурандаа маань бас энэ чиглэлээр их сайн ажилтдаг хүн шүү дээ. Улаастай аманд газар сонгосон байсан. Тэгээд миний сонгосон газрыг ерөнхий газрын даргын зөвлөл баталж. Тэгээд одоо энэ сургалтын төвийн анхны шавыг тавьж ихсэн. За энийг бол тухайн нөхцөлд бас гадаад орнуудын Орос, Хятад, Америк, Солонгос гэх мэтлэнгийн орнуудын сургалтын төв хээрийн сургалтын төвийн туршлагыг судлаад тэнд юу вэ? Манайд юу байж болохоор байна гэж судалж иж анхны төслийг хийгээд ингээд ажиллах хугацаанд үндсэндээ анхны ихэнх шатны ажил дуусч ашиглалтанд орсон. Одоо цаашд бол дахиад энэ дээр нэмэгдээд нэмж хийх юм зөндөө байдаг. Энийг одоо
энэ үеийн дарга нар маань хийгээл явж байгаа шиг байна. Энэ бол их зөв зөвтэй одоо өөрсдийнхөө тэмцээнийг тэндээ хийждэг, хээрийн сургалт дадлагын маа хийждэг, хэргийн газрын үзлэгийг хүртэл ой модон дотор хаттай ууланд хийж яв. Тал газар яаж хийх вэ хэмжлэнгээр бүх зүйлийг л тэнд хийж туссан байдаг. Энэ бол бас өөрөөгөө өгж авсан ажил. Цаашдаа улам дэлгэрүүлээд өшөө сайхан явах. Ялангуяа энэ тусгай албадын дотоодын зэрэг цагдаагийн тусгай хэлтс газрын сургалтанд бол маш их тус нэмэртэй юм ажил болсон гэж ойлгодог. За дараагийн асуудал нь албан хаагчдын эрүүл мэндийн асуудал, нийгмийн асуудал дээр нэлээд анхаарсан. За юу гэхээр сүүж уул амралт гэж манайд амралт. Энэ дээр амарч байгаа асуудыг нэлээд судалж ажиллаа. Амралт бол жинхэнэ амралт биш, жоохон буруу амралтанд чиглэлтэй. Ууж идэх нь жоох ихтэй. Зарим нь амрахтаа амралт биш, ядарчаад ирдэг. Ийм үе бас байсан шүү дээ. Тэгэхэд ерөөсөө энэ амралтын зориултыг өөрчлөе гэдэг үүднээс цагдаа дотоодын зэргийн албан хаагчдын нөхөн сэргээх сувил гэж байгуулъя гэж ерөнхий газрын даргад илтгэж. Энийг маань зөвл их таатай хүлээж авсан. Ингээд эрүүл мэндийн яамнаас зогшотных нь зөвшөөрөл лицензийг аваад тэгээд сүүж уул амралтынхаа тэр өвлийн байранд нөхөн сэргээгээс уламжлалт эмнэлгийн нөхөн сэргээх сувилыг байгуулсан. Ингэснээр одоо бас албан хаагчд маань уламжлалт эмчилгээ, бариа засал, зүү төөнөр, виз хэмжлэг гэмтэр тодорхой бага хугацаанд ч гэсэн ажиллаад тайлаад нөхөн сэргээж чаддаг болсон. Энэ бол бас зөв зүйтэй ажил болсон гэж ингэж харддаг. За өнөөдөр бид ахмад маргааш та бүхэн ахмад болон тийм учраас энэ ахмадынхаа үгийг сонсож авч болохыг аваад хаяхыг хаяад ингээд үгийг сонсож биднийхээ бас багч гисэн зөвлөгөөг авч ингэ ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. Ингээ та бүхэнд ажлын амжилт хүсье. За Монгол улсад 1926 онд аливаа хэргийг шалган байцаах тухай хууль гэж анх гарснаар одоо мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулж ирсэн байна. 1946 оны 9 сарын 12-ны өдөр Дотоодыг хамгаалах яамны сайдын тушаалаар мөрдөн байцаах албан анх үүсэн байгуулагдсан төвөгтэй байдаг. Одоо мөрдөн шалгах албан нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын эрүүгийн хууль заасан 217 гэмт хэргийн 90 гаруй хувийг нь цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Монгол улсад одоо цагдаагийн байгууллага, тагнуул, авилгатай тэмцэх газар гэсэн 3 байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. За 1995 онд хуульч мэргэжлийн дипломтойгоор төгсөж ингээд мөрдөн байцаах албандаа албан ёсоор дэслэгч цолтойгоор мөрдөн байцаагчийн ажлыг хийж байлаа. Тухайн үед мөрдөн байцаагчийн хүсэл юу байсан бэ гэхээр унаад хэрэгтэй автомашинтай болохыг мөрөөддөг байлаа. За одоогийн нийгэмд бол автомашин хангалттай болоод замын төв зэрлээ шалтгаалаад машин огт хэрэггүй, харин дрон одоо мөрөөдөж байна. За ирээдүйд нисдэг тэрэг одоо мөрөөдөх байх. Тэгэхээр энэ юу гэж хэлээд байна вэ гэхээр аливаа нийгмийн хөгжлийн шат болгонд мэрэгжлийн хүмүүс өөр зүйлийг хүсэн мөрөөдөх боловч мөрдөгч мэрэгжлийн хувьд бол хурд хамгийн чухал байд юм а гэдгийг та бүхэндээ одоо хэлж зөвлөмөр байна. Энэ цаг хугацааны хайчин дорнд ажилтдаг бүх одоо хугацаатай энэ ажлыг цаг хугацаанд марагдуулахын тулд мөрдөгчөөс асар их хурдыг шаарддаг. Энэ хурдыг бол ямар нэгэн техник хэрэгслийн хурдаар биш, сэтгэлгээний хурдаар одоо даван туулах хэрэгтэй болдгоо. Мөрдөн логик сэтгэлгээнээс гадна латерал сэтгэлгээ буюу бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлж явах хэрэгтэй. Учир шалтгааны ухааныг хэдий сайн эзэмшсэн ч гэлээ гэсэн аливаа асуудлыг шийдвэрлэх, багаар ажиллах, энэ дүн шинжилгээ хийх чадваруудыг эзэмшээгүйгээр мөрдөгчийн ажлыг хийнэ гэдэг бол их хэцүү. Тийм учраас сэтгэлгээний хурдыг бол хөгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөр байна.
За би анх 1973 онд цэрэг татагдаж цагдаагийн байгууллагад ажиллах их үнцээ тавьсан. Тэгээд цэргээсээ засаг мөрөглөх байгууллагын харьяа төв хорийн гэдэг үсэн тэнд хянагчаар 1 жил гараа ажиллаад тэгээд цэргийн тусгай дунд сургууль гэж анх 1974 онд нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа байгуулагдахад тэрний анхны сонсогч нь болж 74 хүн орж исэн. Тэгэхээр тэр 74 хүн бол хуулийн 2 курс, улс төрийн 1 курстэй сургуульд ороод цагдаагийн байгууллагын ажилтны бэлтгэх ажлыг эхэлж исэн. Тэгээ сургууль маань анх дөнгөж шинэ байгуулгаж исэн учраас бас байшин барилга, хичээлийн байр, сурагчдын байр ороогүй байсан учраас бид нар бол 9 сарын дунд сүүл хүртэл палаткын асар майханд байж анх одоо тусгай орооны хажууд туулгын хөвөн дээр карантин гэж ярддаг сургуулийн төвд байжгаад тэгээ улаан хоорондын эцэст бид нар тусгай дунд сургуулийнхаа байранд орж хичээл эхэлж исэн. Тэгээд нэг гол ярих хэвээр бодож байгаа зүйл маань тусгай дунд сургуульд анх хичээл ороход хичээл эхлээд бидний анхны багш маань Бацхан Турандаа багш маань бид нарт үг хэлсэнгүй та нар бол 3 жил сурнаа. 3 жил сураад хуулийн дунд боловсролтой цагдаагийн байгууллагын хэсгийн төлөөлөгч гэдэг ажил мэргэжилтээр очих юмаа гэж хэлсэн. Тэгээд тэр үеэс эхлээ бид нар ерөөсөө юу гэж бод сурч хичээлж эхэлж ирсэн гэвэл ерөөсөө бид нар 3 жил сурах юм байна. Төгсөөд аль нэг аймгийн аль нэг цагдаагийн хэлтсийн суманд хэсгийн төлөөлөгчөөр очих юм байна гэдэг ийм бодолтой хүсэл эрмэлзэлтэйгээр сургууль соёлоо үзэж өөрийгөө бэлтгэж 3 жил сурсан. Тэгээд 1977 онд анхных нь төгсөгчд болж бид нар 56 хуулийн сургууль төгссөн хүмүүс төгсөөд 13 хүн Хинтээ аймагт, 13 хүн Сэлэнгэд, 12 хүн Төв аймагт ингээ бос цөөхөн бус аймагуд очсон. Тэр үед аймагуудын цагдаагийн хэлтс 2 сумын дунд нэг хэсгийн төлөөлөгчтэй байсан. Тэгээ биднийг тусгай дунд сургуулаар бэлтгэсэн зорилго маань сум бүрийг нэг хэсгийн төлөөлөгчтэй болгох зорилготой ингэж үйлсэн. Ингээд бид нар миний хувьд бол 12-ла Төв аймагт очиж Төв аймгийн Өндөршөөд сумын хэсгийн төлөөлөгчөөр 2 жил ажилласан. Хэсгийн төлөөлөгч гэдэг бол одоо цагдаагийн байгууллагын анхан шатны нэгдсэн ажилдаг. Тэр үед бидний одоо төрөхийн онол үүсгэх ажлын хичээлийг зааж исэн Цэдэн Цодон багш маань бид юу хэлдэг гэсэн үг та нар бол сумандаа очоод нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд, жижиг сайд. Өөрөөр нийгмийн аюулаас хамгаалахын бүх ажлыг хийдэг министр миниатюра гэж бид нар оросоор хэлж байгаа юм. Тэгээ өөрөөр бид нар суманд бол ганцхан цагдаагийн ажлыг хийгээд зогсохгүй. Цагдаа зэрэглэх байгууллагын эрүү өмч гадуур алав хийв журам. За тэгээд замын цагдаагийн ажил. Дээр нь аюулаас хамгаалахын ажлыг бас бид нар товчрогчийн хэмжээнд хийдэг. Ийм хэмжээний ажлыг хийж ирсэн. Тэгэхээр ажлын хувьд хүрээ томтой. Гэхдээ тэр үед харьсангуйгаар суманд ялангуяа Өндөршөөд суманд хэрэг баг гардаг. Жилд нэг 5-6 хэрэг гардаг. Ард түмэн нэг сайхан тогтсон нутгийн ард түмэн ийм байлаа. Одоо ингээд бидний эдийн засгийн хэлтсийн дараагаар ажиллаж явах үеийн юм бол одоо харьцангуй гайгүй байсан гэж хэлэх юм уу? Шинээр хэлсэн байсан. Одоо яг өнөө сүүлийн 4-5 жилийн байдлыг хараад үзэх юм бол байдал их хүндэрсэн шиг харагдаж байгаа юм. Яагаад гэвэл одоо энэ нөгөө хэвлэл мэдээлэлээр гараад сошиалаар яригдаад байгаа жижиг жүдүү үл гэж байна. Төрийн сангийн зээл гэж байна. Нүүрсний хэрэг гэж энэ хэрэгүүдийг хараад байх юм бол төр засгийн өндөр алан тушаалд ажиллаж байгаа алан тушаалтууд маань гэмт хэрэгтүүдтэйгээ нийлээд хэрэг үйлдэх явдал нэлээд их болжээ. Өөрөөр хэлбэл Монгол оронд одоо коррупцсан хэлбэрт гэмт хэрэг ялангуяа эдийн засгийн гэмт хэрэг шилжсэн орсон ийм байдалтай болсон байна. Энэ үед миний ажиллаж байсан эдийн засгийн хэлтсийн ажилтнууд албаагчд маань бас албан үүргээ нэр төртөө биелүүлж ажиллаж байгаад бол бас баяр талархж явдаг гэдгийг хэлмээр энэ тэд бүхнийг бол одоо аливаа улс төрийн нөлөө юмд автахгүйгээр хууль ёсыг чанд биелүүлж ажиллана гэдэгт итгэж байгааг хэлэх байна.